За энэ хоёр улсын хоорондын хилцээрийг маш хурдтай батлаад өгсөн зөвөө гэдэг дээр саналтай байна. Тэгээд ажлын хэсгээс тодорхой нэг асуулт одоо байгаа. За энэ Монгол улс одоо нийтдээ яг энэ төрлийн хилцээрийг нийт дэлхийн одоо хэдэн улстай хийсэн байгаа вэ? Нэгдүгээрт цаана нь хийгдэхээр одоо хүлээгдэж байгаа ямар улсын хилцээрүүд байгаа вэ гэдэг хоёр асуулт. За дээрэс нь яг энэ одоо төрлийн хилцээр хийгдсэн одоо хамгийн олон Монгол улсын иргэн амьдарч байгаа 5 улсыг тэнд амьдарч байгаа иргэдийнхэн тоотой нэг тодруулаад хилээд өгчөөч гэсэн ийм одоо асуулт байна. За дээрэс нь энэ улс хоорондын энэ одоо хилцээрүүдийг бид нар бас их нухацтай хандаж хариуцлагатай хандаж хийж ямаар байгаамаа гэдгийг хэлье. За энэ дээр өмнө нь бид нар бас хоёр хөрштэйгөө хийсэн хилцээр. За дээрэс нь энэ Оросын холбооны улстай хийх одоо газрын төсний бүтээгдэхүүн, за онгоцны түлшний хилцээр гэдэг ингээд бид бүхэн тухайн үедээ бас улс төржөөд энэ асуудал дээр нэлээд одоо хайнг хандаад баталчихгүй ингээ буцаагаад явуулж исэн. За тэрнээс хойш цаг хугацаа одоо маш хурдан өнгөрч байна. Тэгээд нэг жилийн хугацаан дотор энэ хилцээр одоо л дөнгөж орж ирэх гээд ингээ явж явах шиг байна. Тэгэхээр үүнээс болж энэ нефт бүтээгдэхүүний хангамж өнгөрсөн хугацаанд ямар их асуудал болов? Өнгөрсөн намар өвөл тийм ээ хангамж дээр асуудал боллоо. Оросын холбооны улстай манай улсын одоо төрийн дээд өндөрлгүүд дээрэс нь харьяа яамдынхан сайд нар энэ төр бараг л одоо очиж гуйхан холгвол нэлээд олон юм боллоо шүү дээ. Тэгэхээр иймэрхүү асуудлуудаа бас нэлээд хэдүүлээ улсын хурл бас хариуцлагатайгаар одоо хийчих юмар байгаамаа. Улс төрчлөлтөө баг хийчихгүй бол үр дагавар нь их гараад байгаа. Энийний хамгийн тод жишээ бол энэ газрын төсний бүтээгдэхүүн дээр гарч байгаа шүү. Одоо тэгээд дахиад бид нар улсын хурлын тогтоолд өөрчлөлт оруулаад энэ онцгой албан татвараа тэглэх мэглэх гээл тэгэл хангамжтай холбоотой үнэтэй холбоотой маш олон эрсдэлтэй асуудал руу орцсон байх шүү гэдгийг бас энэ ташаанд хэлье. Тэгээд асуултанд хариултаа. За 4 номер микрофон. Онцгой байдлын ерхий газрын төв орон нутгийн онцгой байдлын газрын орлогч дарга нар улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүхэнд сайхан бүхнийг хүсье өрөөё. За гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яамны нийгмийн даатгал хоригдлын сангийн бодлогын газрын дарга Эрен цаана Туван гишүүний асуултанд хариулъя. Монгол улс одоогийн байдлаар бол 7 улстай нийгмийн хамгааллын хэлэлцээртэй байгаа. Тухайлбал Оросын албаны улстай 1981 онд хийсэн хэлэлцээртэй байна. Тэгээ Оросын албаны улсад бол Монгол улсын 3466 иргэн байна гэсэн мэдээлэлтэй байна. Бүгд найрамдах Солонгос улстай бас хэлэлцээртэй байгаа. Энэ хэлэлцээр бол 2007 оноос эхлээд хэрэгжиж эхэлсэн. Бүгд найрамдах Солонгос улсад бол 55900 хүн Монгол иргэн байна гэсэн мэдээлэлтэй байна. За Унгар улстай бас хэлэлцээр хийсэн байгаа. Унгар улсын хэлэлцээр бол 2012 оноос эхлээд хэрэгжиж эхэлсэн хэлэлцээр байгаа. За Унгар улсад бол Монгол улсын 5744 иргэн бол байна. За бүгд найрамдах Польш улс, бүгд найрамдах Турк улс, бүгд найрамдах Чех улсуудтай бол хэлэлцээрүүд бас хийгдсэн байгаа. Хамгийн сүүлд бүгд найрамдах Казахстан улсын хэлэлцээр бол 2026 оны 4 сарын 1-ний өдөр буюу өчигдрөөс эхлээд ингээ хэрэгжиж эхэлсэн байгаа. За энэ хэлэлцээр хийгдсэн улсуудад бол Монгол улсын нийтдээ 92147 иргэн бол ажиллаж байна. Тэгэхээр зэрэг энэ хүмүүс бол нийт гадаадд байгаа иргэдийн бол 35% орчим хувь байна гэсэн судалгаа байна. За цаашдаа бол бүгд найрамдах Австрали улстай бол бид нэр хэлэлцээ бол хийгдээд явж байна. Австралчууд өнгөрсөн 11 сард бол Монгол улсад хийгээд хэлэлцээ бол хийгдээд явж байгаа. За мөн бүгд найрамдах холбооны бүгд найрамдах Герман улсаас бол 2027 оноос эхлээд хэлэлцээгээ хийж эхэлье гэсэн ийм мэдээлэлтэй байгаа. Америкийн нэгдсэн улстай бас хэлэлцээний үйл ажиллагааг ингээд эхлүүлээд явж байна. За баярлалаа.